Courageous friends, today we are privileged to present part 2 of Treasured Oceans, what we can do to end fish depletion and coral bleaching, with Ms. Narantoya Dava, an environmental consultant from Ulaanbaatar, Mongolia. Ms. Dava has great knowledge of holistic approaches to sustainable development, biodiversity conservation, environmental planning, climate change adaptation, and environmental information management. She has a Master of Science in Geoinformation for Natural Resource Management and is currently a PhD candidate at the National University of Mongolia. Ms. Dava is the head of the National Association of Certified Environmental Professionals of Mongolia. Most recently, she has worked as the local coordinator for the United Nations Economic Commission for Europe's project reviewing Mongolia's environmental policies over the past 30 years. Her many important duties included analyzing data and organizing stakeholder meetings. Сайн байцгаана уу, эрхэм үзэгчдээ. Гэрэлт Монгол улсаас Даваагийн Наранtoya мэдчилж байна. Инх тайвны сэвшээ салхи эх орнигтэн үргэлж илбэх болтугай гэж монголчууд бид ерөөй. Жил бүрийн 6 дугаар сарын 8-нд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор албан ёсоор зарласан дэлхийн далайн өдрийг дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хүн төрлөختөнд далай тэнгис нэн чухал болохыг олон нийтэд ойлгуулж, энэхүү эрхэм нандин нөөц баялгаа хүн бүр хамгаалах харгуудыг заахад энэ өдрийн зорилго оршдог. Сүүлийн жилүүдэд энэ өдрийг таниулах зорилгоор зохион байгуулагчид залуусын зөвлөлийн хороо байгуулна, дэлхийн залуучуудын дуу хоолойг нэмэгдүүлэх хүчтэй алхам хийсэн юм. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид далайн экосистемд нүүрлээд байгаа асуудлуудыг илүү судлах болно. Шүрэн арлууд нь хэдхэн сантиметрийн урттай шуудаа мэд амьтад болон полипсын колониуд юм. Эрүүл шүрэн арлууд нь дэлхийн хамгийн дэгжин, байгалийн гайхамшгуудын нэг бөгөөд маш өнгөлөг, нарийн хатгамал урлагийн бүтээл мэт харагддаг. Үүнд тоолшгүй олон амьтад нүх завсраар нь амьдарч, сөрөг олон загас тойрон эргэлдэж байдаг нь гайхамшигтай. Шүрэн арлууд нь дэлхийд дээрх хамгийн их биологийн төрөл зүйл агуулсан үр ашигтай экосистемийн нэг юм. Далайн ширэнгэн ой хэмээх нэрлэгддэг тэдгээр нь далайн нийт төрөл зүйлийн 25%-ийг агуулдаг ба үүнд хавч, хевлэр явагч, далайн замаг, бактери, мөөгөнцөр болон 4000 гаруй төрлийн загас багтдаг. Шүрэн арлууд нь мөн далайн давалгаа болон хар салхинаас хамгаалдаг. Шүрэн арал хэдэн амин чухалч үр дүн байгаагүй хурдаар устж буй юм. Сүүлийн 30 жилд дэлхийн шүрэн арлын бараг 50% нь устжээ. Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн мэдээлснээр шүрэн арлуудын 75% нь орон нутгийн болон дэлхийн нийтийн буруутай үйлээс болж устдах аюул нүүрлээд байна. Хит загасчлал, далайн эргийн хөгжил, бохирдол, хар салхи гэх мэт байгалийн үзэгдэл, эл ниньо буюу бүлээн усны урсгал, далайн өвчин зэрэг нь бүгд шүрэн аралд ачаа болдог. 2018 онд шинжлэх ухааны хэмээх сэтгүүлд гарсан нийтлэлд далай дахь гялгар болон хуванцрын бохирдол шүрэн арлыг өвчлүүлж буйг мэдээлсэн. Судалгаанд Аз болон Австралийн хуванцарт орооцолсон шүрэн арлын 90% нь өвчлөх магадлалтай гэж гарсан юм. Мөн уур амьсгалын өөрчлөлт эдгээр явцыг улам ноцтой болгож байна. Хадыг бүсгэгч шүрнүүд нь тропикийн бүсийн дулаан болон дундаж дулаантай далайд байдаг. Байгаль орчны өөрчлөлтөд нэн ялангуяа усны температурын хэлбэлзэлд маш эмзэг юм. Усны температур хэд халуун болоход шүрнүүд замгаа гадагшлуулдаг нь эргээд шүрний өнгийг цагаан болгоход хүргэдэг.
Энэ үйл явцыг шүр гандах буюу цайрах гэж нэрлэдэг байна. Энэ нөхцөл байдал нь ашигтай замгийг хэдэн 7 хоногийн дотор дасан зохицох боломж олгвол шүрэн арал гандалтаас аврагддаг. Эс бөгөөс шүрнүүд өлсөж өхөж тэдний барьсан хад чулуу илэгдэж нуруу ундаг. Усан дах эрдэсийн өөрчлөлт, нарны гэрэлт хит өртөх, мөн нам далайнд төрлөг бас шүр гандах шалтгаан болдог. Шүрэн арлын хамгийн том дайсан бол хит загасчлал юм. Шүрэн арлын ойр орчмоос жил бүрд 6 сая гаруй тонн загас барьдаг ба арлын 55% нь дэлхийн нийтэд өрнөж буй хит загасчлал болон загас агнуурын хөнөөлтөй аргуудаас болж аюул нүрлээд байна. Зүүн дайсд нийт шүрэн арлын 95% нь үүний нөлөөнд автсан. Далайн замаг иддэг загсны тоо толгой буурахад далайн замаг хит ихээр ургаж хүчил төрөгчийг шавхаж нарны гэрлийг хаадаг. Энэ нь шүрийг бүрхэж гандалтын шалтгаан болох тохиол гарч байна. Сүүлд 2014-өөс 2017 оны хооронд хамгийн халуун болсноор бүртгэгдсэн онуудад дэлхийд даяар шүрэн арлын гандах үйл явц болсон. Америкийн нэгдсэн улсын үндэсний далай болон агаар мандлын удирдлагын төвийн мэдээлснээр түүхэн дэх хамгийн хүчтэй элниньо буюу далайн дулаан урсгал нь 2015-аас 2016 онд болсон ба 2017 онд гандах явц үргэлжилсэн байна. Энэ үеэр гандалт шүрэн арлуудыг урд өмнө байгаагүй хэмжээгээр хөнөөсөн юм. Дэлхийн хамгийн том амьд байгууламжид тооцогддог Австралийн их шүрэн дал нь 3500 км-ийн урттай ба 2900 хад 1050 арлуудтай. 2015-аас 2016 онд болсон гандалтын үеэр элниньо буюу далайн дулаан урсгал арлын 90%-ийг нэрвэж нийт шүрнийх нь 29-өөс 50%-ийг хөнөөсөн юм а. Австралийн шүрэн арлын судалгааны эрдэм шинжилгээний зөвлөлийн төвийн дарга профессор Терри Хьюис хэлэхдээ ахиад 30 жилийн хугацаанд их шүрэн ан даланд ийм хэмжээний хохирол учруулна гэж төсөөлөөгүй. Хойд хэсгийн шүрэн арлын бараг 3/2 нь одоо өгсөн байна гэжээ. Нэгдсэн Улсын улсын Саутгемптон их сургуулийн шүрэн арлын лабораторийн эрхлэгч профессор Йог Виденман хэлснээр гандалт нь үндсэндээ шүрэн арлын тусламж гуйж буй илэрхийлэл юм а. Одоо хэсэг завсарлагааны дараа шүрэн хаданд учирдаг асуудлуудыг нэмж ярилцах ба шүрийг аварч эцэст нь далайг аврахад юу хийх шаардлагатайг судлах болно. Supreme Master телевизтэй хамт байгаарай. Үнэт мандын далаад тэнгис загсыг үе болноор агнахыг зогсоох, шүрэн арлын гандалтыг зогсоохын тулд бид юу хийж чадах вэ нэвтрүүлгийн 2 дугаар хэсэгт эргэн тавтаа морилно. Шүрний гандалт. Үүний талаар юу хийж болохыг үргэлжлүүлэн судлаа. Төгс гэгэрсэн их багшчинхаа шүрэн арлын хорогдлын асар их аюулын талаарх анхааруулж 2008 оны 11 сарын 30-нд Ирландын зүүн эргийн FM радиогийн хөтлөгч Луис Кингс болон Сэндман нарт өгсөн ярилцлагада шүрэн арал нь яагаад үнэшгүй байгалийн баялаг болох талаар тайлбарласан юм. Whatever is created there are good for us. Now the coral reefs are there for some reason. See, there are many factors that affect coral reefs, like coastal developments, water pollution, change in seawater temperature because of global warming. So global warming is the greatest threat as it causes coral bleaching when temperature gets too high. And the coral's important symbiotic algae is lost and exposes their white skeleton
and that's the sign of death for the coral colony. As they are sensitive to the environment, extremely slow in growing as well. Some say that they grow only 30 centimeters in 1,000 years. And they need special conditions to survive. Therefore, some scientists predict that most of the coral reefs could disappear in the near future if global warming increases. A scary 10% loss just in the last 4 years alone. Coral reefs are just like the forest on land. They are the protectors of 100 plus countries, coastlines against storm surges and hurricanes. They are the protectors. And they are also the supporters of over 25% of all marine species. They are the medical treasure, which is used in many medicine like antihistamines, antibiotic, treating for asthma, heart disease even, etc., etc. And plus more than 50% of new cancer drug research relies on marine organisms. So you see how important it is. And there are many more things that we have not discovered about the benefit of coral reef and marine life. Австралийн Джеймс Кукийн их сургуулийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаанд уур амьсгалын өөрчлөлт, хэд загасчлал, бохирдол зэргээс хэдий их хохирол учирсан ч өтөр түргэн нэн даруй хөдөлж чадвал дэлхийн шүрэн арлуудыг аврах боломжтой байсаар байна гэсэн юм. Уг судалгааг 2017 оны 6 дугаар сард Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Судалгааны ахлах эрдэмтэн профессор Терри Хьюс хэлэхдээ шүрэн арлууд ирээдүйд өөрсдийгөө дахин сэргээх чадвартай. Гэхдээ зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг далайн усны температурын нэмэгдлийн суурь шалтгаануудыг шийдвэрлэх яаралтай алхам авснаар л энэ боломжтой юм гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн ирээдүйн шүрэн арлууд өнөөдрийнхөөс эсвэл 30 жилийн өмнөхөөс эрс өөр байх болно. Гэхдээ бид нэн даруй зөв алхам авч чадвал шүрэн арлын ирээдүг аварч чадна, аврагч ёстой юм а. Тэдгээрийг анхны байсан нөхцөл байдалд нь эргүүлэн аваачих нь одоо боломжгүй болсон гэсэн юм. Хэрвээ бид дэлхийн дулаарлын гол шалтгааныг зогсоохоор хурдан хөдөлж чадвал далай тэнгис маань эргэн хэвэндээ орж амьдрал дахин сэргэх болно. Америкийн нэгдсэн улсад байрлалтаа мал аж ахуй ба уур амьсгалын өөрчлөлт нэртэй World Watch Institute-ийн гаргасан тайланд өндөг болон сүм бүтээгдэхүүн боловсруулагч мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн нийт хүлэмжийн ялгарлын 51%-ийг бүрдүүлдэг гэжээ. Тийм учраас дэлхийн дулаарлын суурь шалтгааныг зогсоох хамгийн хурдан арга бол хүн төрлөختн органик ургамлан хоолнд шилжих явдал юм. Энэ амьдралын хэв маяг нь бидэнд болон гараг дэлхийд илүү эрүүл болоход батлагдсан билээ. Цаашид бид далайн амьдрал болон үнэт далайгаа хамгаалах бусад алхмуудыг хэрэгжүүлж болно. Далайн бохирдлыг бууруулахын тулд нэг удаагийн халбах сэрэг гэх мэт ганц удаа хэрэгэлдэг гялгар уут болон хуванцар бүтээгдэхүүнүүд худалдан авахаас зайлсхий. Өөр нэг энгийн алхам бол далайн эрэг дээр нарны туяанаас хамгаалах тос гэх мэт химийн гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийх. Учир нь эдгээр нийцтэй далайд ордог. Саяхны судалгаагаар нарны төрхлөх тусгаал нь агуулгадж байдаг оксибензон хэмээх түгээмэл химийн бодис нь шүрэн арлын гандалтад бага зэрэг нөлөөтэй гэжээ. Түүнээс гадна бид усан доогуур аялах, усанд шумбах зэрэгтэй болгоомжтой байж аль нэг шүрэн аралд хүрэх, цохих зэргээс болгоомжлох нь зүйтэй. Ийм болгоомжгүй үйлдэлүүд нь шүрэн арлыг гэмтээдэг, магадгүй эргэн сэргэлээ гэхэд маш удаан хугацаа шаарддаг. Бид мөн далайн амьтдыг гэмтээдгүй бүтээгдэхүүнийг дэмжиж, мөн далайг хамгаалахыг зорддог байгууллагуудыг дэмжиж болно. Хамгийн чухал нь веган амьдралын хэв маяг юм. Энэ нь хэд их зогсчлол,
Загсыг, долоон амьтдыг үе олноор нь хумаргалан агнах. Гараг дэлхийд экологийн болон цаг агаарын үүдэлтэй хохирол учруулдаг дэлхийн дулаарлын бусад шалтгаануудыг арилгадаг.